Тэгээд ундаа энэ итгээд нэг л бишээ. Симпл гарвал манай хүнийгч ер нь хэнийг ч гэсэн нухчгаад зайлцгаж мэдэх шийдсэн хүн шиг санагдах юм. Ер нь бугуул ажиллаж байгаа азнууж яасан. Яаж? Манай хүндэж бусад хүндэж гэсэн осолтой үе олон байна. Тэр хоёр оргон зайлтлаа бүрэн хяналтанд байна. Харин хөдөө гараад тэр урт гарттай уулзтал 2-3 хоног энэ л осолтой санагдаад байгаа юм да. Ер нь ахлах төслөгчийг алжихгүй гэх нотлогоо байна. Би ойлголаа. Ямар ч үсэн чи байцаалтаа өргөжлөж. За, ажиллаагүй. Гайгүй. Нэр би чамаа сансан дээр нөгөө ном авъя. Чи юу н матгнууж жоод өөртөө шингэж шиг азтай биш бай. Яалаа гэж. Юу би танд өгөх гэж байгаад мартчихсан байлээ. Уучлаарай. Шалгаж авнаа. Энэ яасан вэ? Хэргийн задраа дахиж шалгаж байгаа юм. За. Чи яг манай өрөөнд нөгөө ихтгэлийн аваад ороод ир. Ойлгосноо? Ойлгосон. За наа ч юм бол яах вэ? Зүгээр л яхаас үсэхгүй алтны төрд маш сайн тоглож чаддаг л хүн биш. Цаадах чинь хизээч өөрөө хүн алж чадахгүй юм байна. Хүний гараар л хэлхийг бодох байх. Тэм учраас ахлах төслөгч амнаас нь санаа зовох хэрэггүй. Харин ч бид нар гол найдалгаа тавих хэрэгтэй. Цаад нөхөрч нь бол гадаад дотоодыг холбосон маш том инженер гол архин шүү. Энэ гүрүүлийг гараад явуучих юм бол ямар ч үсэн бид нарыг урт гар дээр яваачих баг. Харин тэр урт гар бол жинхэнэ хоёрыг элсэх. Хэрвээ бид нар тэр хоёрыг нэвтэж чадвал их юм мэдэж авч болох юм шүү. Ийм л байна. За, буугал ажиллагаа эхэлье. Та наа хоёр гарч ир. Бид хоёр ишээ орчод. Хаймаас өргөцөд өгч. Ястаа авчих ба. За та тэгвэл энийг харж байгаа за. Та өргөлцөд ороод л өгөх үү? За тэгээд. За ярьлаа. Зэмшүү. Одоо бүхэн зүгээр бас урдаа очироо. Такси баг. Урдан такси багуулаач. Яг одоо орвол. Урдан. Урдан. За салет гоо. Чото юм не гай гараад ирэх үү? Гурав цэвэрлэж. Зайлшгүй. Учинаага зохиод аваач. Цэвэрхэн ажиллалаа. Ажиллагаа амжилттай. Баярлалаа. Баяр хүргэе.
За чи үе шатууд нь сайн нэгтгэж чадах. Ахлах тэсч аймаас нь онцгой хаа. Тэгээ чи орой их ойлгов. Зөв арга. Зөв арга сонсож байна. Дахантай холбоотойгоор ойлгосноо. Зөв арга ойлголоо. Хурандаас ингэж сонсож байна. Хуранда та ажлаа өгөхөд бэлтгэрэй. Шүнгэнэ. Дээд газар өнөөдөр тэгж хийдсэн. Таныг даргын албан тушаалаас чөлөөлж байна. Юу гэсэн үг? Тэгээд би хайж болж байна. Та бидэс зэрэгдсэн байгууллагын ажилтнууд тушаал авч хэлцдэггүй гэдгийг та бидэнд сургасан байхаа. Мэдлээ. Гэхдээ Дээд газар өнөөдөр тэгж хийдсэн. Болох урандаа. Хөдөөний уралдааны хөгшин зөвхөн тантай уулзсан гэж хүлээгээд байна. Өөр хинтэй ч уулзахгүй гинэ. Оруулах урандаа. Хүмүүнээ миний бурхан надад нүдэрээ ярьдаг байсан. Чихэн шивснээс ч өөрчлөхгүй. нүдэрээ шивнэх гинэ. Хилдэг байсан. Бүр ой тойронд ортол гэж. Энэний нүдийг хардаа. Цэлийч гэд үгсэн хоньны нүд шиг. Тэгж. Гэхдээ энэ чинь бурхан солигдсон гэх бодтой надлага биш байна шүү дээ. Тэгж ярих юм бол тэр бурхан чинь 2 удаа үг хэлсэн. Тэгээд тэр сүм дугныг шатдаг жил би унтмаар байна гэж манай өвөг эцэг дэндв дахилчид өөрөө хэлсэн гинлээ. Тэгээд өвөг эцэг маань хөөрхийдээ энэ бурхан шүтээний сүрхэн гэдгийг мэдээд тэгж хэлсэн байх та гэж. Тэгээд тэр бурхан сэргэн тогонд хийгээд булчихсан юм лээ. Үгүй булчихсан биш үү. Нүгэлж байгаа та бурхан маань эднэх. Тэгээд аав маань ууд болохоос өмнө тэр бурханаа сэргээгээд хийдийг бас сэргээгээд тэгээд тэр бурханаа авцарч залсан юм лээ. 2 удаа үг хэлсэн гинэ. 2 дахь танд өөрт чинь хэлсэн юм. Үгүй аавд би дараад байна гэсэн юм лээ. Тэгээд би өөрийнхөө биеэр хот хүрээ орж нэг их уран ламаар энэ хүүн дотартай занч хийлгэж хөдрөгсөн. Тэр лам чинь тантай хамт очсон уу? Одоо байдаг юм болов? Очиж адис хүртэх юмсан гэсээр байгаад хүртэж чадлагүй таалал төгссөн да хөөх юм. Миний хийсэн жанч богдын бүтээсэн бурханд нөмрөхэндээ гэж баярлсаар байгаад бурхан болцсон юм. Маний бэтнахан. Зан уцрыг хийсгэж тэр лам яаж мэдсэн юм бол? Зургийг хараад энэ зургийг яг таньж байсан шүү хөөх юм.
Би 9 дэх үеийн байгаа юм. Тэгээд одоо бурхан минь алга болчихсон. Оронд нь уул тавьчихсан учраас толгой өтрийн албаар зутгсан гэж хэлэх юм билээ. Танай наа чинь юу болоод байгаа юм бэ? Чамайг яалаа гэж халж байгаа юм. Бурхан тэгж таасан байлгүй дээ. Бид ч уг нь бурхадтай биш. Угнуудтай барьцаалдаж суух заяатай төрсөн улс юмсан. Ямар бурхан нь тэгж айлцныг мэдсэн үү? Мэдхгүй юм да. Харин энд жинхэнэ дуураймал хоёр бурханыг ялгах хэцүү ажил гараад байна даа хөө. Нүдээр нь ялгаж таньдаг гэдэг юм да тэр нэг чинь. Юу гэнэ? Нүдээр нэ. Тийм ээ, нүдээр нь. Нүд рүү нэг сараад асуу. Аяндаа хэлээд өгнө. За тэгээд орой уулж яри. Нүд юу гэдгийг чи ямар мэдэхгүй биш. Нүд. Таныг би шаардж байгаа юм биш ээ. Таныг сайн цагдаа гэж хүмүүс ярьдаг юм байл. Тэгээд л би тань дээр ирж байгаа. Цагдаач сайн муу хүнийг цагдаад хэлдэг гэж ээж хэлсэн. Аль ах нь энэ гэрийнх нь яндаг ингээд янзлаад. Гой бижэмдэ тоглохгүй. Яагаад? Цагдаач Юу гэнэ? Чи намайг цагдаа гэж яаж мэдсэн юм? цагдаач муу хүн. Муу хүн гинэ. Хэн чамд хийж хэлсэн юм? Муу хоёр цагдаа муу юм сүлдгшиж аав илгий. Үгүй цагдаач сайн. Вэ муу хүн. Сайн. Муу хүнийг цагдаад хэлдэг гэж ээж хэлсэн. Яг үнэ. Вэ цагдаач муу хүн. Сайн штэ. Тэгвэл би чамтай тоглохоо боллоо. Цагдаа муу хүн гинэ. Ямар? Ой, Чи авмаар байна уу? авмаар байна. Маа. Баярлалаа. Миний дөө том болоо цагдаа болоо. За юу. Заахаа. Шаардж байгаа юм биш ээ. Таныг сайн цагдаа гэж хүмүүс ярьдаг юм байл. Тэгээд л би тань дээр ирж байгаа. Тавширтаа. Нааш морыг дуудчихгүй. Үгүй дарга минь. Өөр хүнд бол би хэлэхгүй шүү. Ганцхан таныг л олж чадна гэж надад хүн хэлсэн. Таал тэр бурхныг олж хэдэн хүүхдүүдэд минь тус болж үз. Эгч минь та энэ тухай битгий санаа зов. Хэрвээ Монголд байдаг бол бид нэр заавал олно. Гадаадд гараа явчихна гэж бас байдаг юм уу? Байна. Ер нь бол гадагш нь гарах гэж сольсон болов уу гэж айж байна л да. Нүүр орондоо тань шууд ахмад бор ирлээ. Болно. Бороо чи энэ хүний гомдлыг хүлээж авч бурхны хэргийг биечлэн хариуцж шалах. Бас энэ хоёр фото зургийг шинжээж төгч магадлал. Нэг нь жинхэнэ бурхных, нөгөөх нь хуурамч бурхных шүү. Харин тийм ээ. 10 жилийн өмнө авахсан зураг нь энэ байна. Энэ нь
Энэ зайчийг хийлгэх гэж авахулсан. Энэ өөргөн. Бас энэ бурхныг шинжлүүлэх хэрэгтэй. Цаг хугацаа, үүсэл гарал хийцийг тогтоолох. Алдагдсан бурхан зан узрыг хийцэх хүн бол маш том юмнээс иж үзэх гэж магадгүй шүү. Рексүүдийг тогтоолгож шалгах. Та бас бурхны нүднийхэн талаар сонирхоо. Ойлгосноо? Ойлгоо. Нүдээр ирдэг бурхан. Өшөө цааш байна уу? Хошуус ингэ сонсч байна. Эрж өрөлт гэж байна. Өгтлийг оллоо. Хаанаас олов? Нөгөөлөө 10 орчим километр зайтай уулын оройд байх овоод чулуугаар бочноосон байна. Энд хэргийг үйлчлэн булмар алга. Өөр газар тороолсон бололтой. Хаваанд гинэ. Овоонд нус нь яаж мэдсэн? Нэг шоо нэг батган хоёр зааж өгсөн гэж хэлж улаа дарга. Чи өөрөө олсон уу? Тийм би өөрөө олсон. Сайн байна ахлах тэслэгч. Холбоо дуслаа. Эргэлж хоёроо сонсч байна уу? Сонсч байна. Хохирчийн нүүрэн хэсэг нь бүтэн байсан уу? Бүтэн. Сайн байна. Чи бусдаа мэдээсэн үү? Амжааг байна. Олонцоо танчууд мэдээлээ дарга. Битгий яа. Бусдаа мэдээж болохгүй шүү. Ойлгов уу? Харин чи эрлээ итгэвчүүл гэж тушаасныг хэсгийн дарга нарт дамжуулах хэрэгтэй. Ойлгов уу? Дарга. Яаж байгаа юм бэ? Тушаалыг биелүүл ахлах тэслэгч. Чи өөрөө тэр үхтлийг яг хуучин байсан байранд нь буцааж бол. Тэгээд уул мөрөнд далдлаад наад объектоо хамгаалтанд ав. Ойлгов уу? Ойлголоо нөхөр шүү чи. Дараагийн тушаал үхтэл олдсныг танаас өөр хинч мэдэх ёсгүй шүү. Гэхдээ нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Хохирогчийн толгой дээгүүр хэрхэвч алхаж болохгүй. Та нар алхаагүй үз? Алхаагүй. Гэхдээ яагаад? Сайн байна. Хэрвээ толгой дээгүүр нь алхачих юм бол гэмт хэрэг хизээч илэрдэггүй юм. Миний яриа дууслаа. Сайхан байж дараа. Үхтэл болох тийм сайхан байна. Үгүй би харин энэ хавийн байгалыг сайхан гэсэн. Мэдхгүй та. Надад бол манай шиг л санагдаж байна. Би саяны хүн амьд олдосоо гэж ямар хүсв? Аюу мэдээч. Дур алхтаад. Хүн алахгүй гэж болдгоо л хорвоо юм. Шалтгаан нөхцөл байдал ер нь янз янзынаас болдгоо л дээ. Олон жил цагтаа ажиллаа. Иймэрхүү юм зөндөл үзлээ. Тэглээ. 40 тас туул юм байна. Айд. Амьд яв. Амьдрах шиг сайх юм хаа. Сайн гэж байна. Хоолч хоолоогоо даахгүй өдөр олон тохиолдсон шүү. Сомит байна. Монхаг.
багтаал барина да. Явъя. Халнаа. Эрэл үргэлжлэж байна. Би юу нэмж хүн хүч унаа машин бэлтгэж байгаа л да. Харин хэдэд цогдох. Одоо шийднэ. Хэсгийн төлөөлөгч байгаа юм. Байна. Нөгөө нэг сүүлчийн мордод мусан гэх айлын хоёр хүнийг авчирчсан. Байцаал дамж. Би сая тэнд байжгаад таныг хараад гарч ирлээ л дээ. Бацгаа. Тэгээ танаас харахтаа согтуу байсан юм байгаа зү. Чи дугаараач. Би тэр зүгээр нэг слэр хуучаад тэгэл гарахтаа зүгээр гарсан шүү дээ. Тэр чинь өдөржингөө морьтой хоосон дахиад хоолцооч хэлэхгүй л байсан шүү дээ. Манай хас гарахтаа тэгэл согтоо байлгүй. Хаашаа явах чамд хэлсэн үү? Хэлсэн мэт чамд. Хэлээгүй. Би асуугаагүй шүү дээ. Тэр чинь ингээд алга болчихно гэж яаж мэдхэвдэ? Орон гэртэл харсан байх гэж утсан. Ажил хэрэг өгчтэй байна. Гайгүй. Гайгүй. Энэ хоёр хүнийг яах ч нааш навчирсан. Гэрт нь мэдүүлэг авч болоогүй. Одоо энэ хүмүүсийг явуул. Ойлгосноо? Ойлголоо. Нааш. Ер нь бол эмэйл темөрийн сул явсан. Дөрөв бүлгүн цустай байснаас үзэхэд алга болсон хүнийг амьд олно гэж итгэхэд бэрх байна. Гэхдээ санаа зовлтгүй. Би хотоос нүдний аппарат хүмүүсийг нааш дуудсан байна. Маргааштай огтаад ирчих баг. Бас тийм аппарат байдаг байх нь. Байна. Энэ аппарат бол өгсөн хүний хамгийн сүүлд гарсан үйл явдал дүрсийг нүднийх нь солонгон бүрхөвчнээс зураг болгож татдаг аппарат. Тэгшдэг үстэй. Хөдөлсөөр өнтер нотлох юм байна дөхөө. Шинжлэх хөгжинөө авч. Гэхдээ бид нар цогцыг олгон шүү дээ. За одоо эвлэх хүмүүсээ харах болохоос өмнө намайг. За харин маргааш өглөө эрт дайсалгааны хүмүүсээ гаргана шүү. Ойлгосноо? Ойлголоо. За гарч бай. Хай ямар нэг хүн үг чанаас уудаг. Жайдур юу гэж хэлсэн. Юу. Зүгээр дээр унтаж бас сэрд сур ойлгосноо? Ойлголоо дараа. Нойлныг сонсож байна уу? Хариу. Сонсож байна. Техник гэрээс гараад аргамжаатай морилгоо явлаа. Буугаа авч уу? Харанхуйч юу ч харагдахгүй байна. Буугүй юм шиг байна. Сайн байна. Ажилтаа үргэлжлүүлж бай. Аргамжаатай морилгоо очиж байгаа бол дөрөв анги навчлаа. Зүгээр дээ, санаа зовлтгүй. Наадах чинь наадтай ирж уулзах гэж байгаа юм. Дарга. Та тэр хүнийг ирнэ гэдэгт итгэлтэй байна уу? Мөрдөгч, тагнуулч хүнд зөн согон онгод гэж нэг юм байдгийн да. Жаарж л байгаа. Тэр заавал эргэж ирнэ.
Би биш. Би яагаад ч үстэй. Намайг өршөө. Өдрийнхээ уусан уу? Нэр тийм мартах шахсан байх шүү. Харин чи санууллаа. Бас л мартчихсан сууж гинэ үү? Юу сонноос намайг ажлаас авчихлаа. Юу нэ? Уу яагаад ингэж байгаа юм бол? Намайг ажлаа өгөх биелгэж тушаасан. Эсвэл тушаал дэвшүүлэх гэж байгаа юм болов уу? Мэдэхгүй. Чи тэгээд яах гэж байна? Яах вэ? Биелдэж дээ. Тэгвэл миний өвгөн гэртээ хүрээдгээ. Тхүү. Үдч болоогүй байх тав. Тэгээд яах гэж хин нэг нь сандал ширээ авахыг хүлээгээд байгаа байх юм уу? Тэгээд ярих юм бол миний өвгөн 30 гаруй жил нуруу тэнийхгүй ийм төр зүтгэсэн байх шүү. Сараа мэдээ. Надад сандал ширээнээс илүү чухал зүйл бас байна. Миний өгшин ирж үдийн цайхан уунаа гэдэг. За би амжих байгаад. Өө тийм үү. Би нэг үс яагаад ажлаас хасны хариу сонсч байгаа юм. Хөгшин чи нүгээр хөнгөн хоолж байна. За тэгээд. За баярлалаа. За баярлалаа. Хэдэн зуун хэрэг дотроос очиж энэ хэргийг сонгож өгч. Би чи одоо энэ хэргийг илрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Чиний араас олон хүн яваад араагүй юм шүү дээ. Өө яах үзэл алдъя. Энэний оронд 20 хуудаар яваад ялтнаатай ажил. Тэр дундаас хэдэн сайн мэдээлэл ихтэй болчих юм бол 10 майл ухаад зөвхөн ганцын хүлээгээд таслчихсан архив ялтан байна шүү дээ. Тийм шүү сингээ. Харин тэрнээс ч хоёлаа хамтруул яасан. Гэхдээ тэрүүлч эзэмгүй богшмол 10-20 хэрэг илрүүлж мандан да. Өөр дэд хурандаас содоо шигнуулна. Ас одонгоор шагнуулна. Манай сингээч үзүүлэл өгөн дөө. Харин илрүүлж чадахгүй болж тоогдохоо байл шүү сингээ. Нэгш. Гэхдээ бүр чамайг эрүүгийн 90 сурвалжлах албан тэнцэхгүй гэж үзүүлье. Тэгвэл чиний нөгөө яриад байдаг Шерлок Холмс болох мөрөөдөл чинь дашин шиг болох байх та. За. Сул яриагаар уулын бүргэд зурм шүүрдэггүй юм шүү. За. Сингэмэн ажилдаа. Наадах чинь 27 жилийн өмнөх хэрэг шүү. Дэд хурандаа. Хэрвээ энэ бууг олчих юм бол хэргийн эзэн тодорхой гэдэг юм да. Энэ гэрч одоо амьд байдаг болов. Энийг л олох хэрэгтэй байна да. Эмгэн өвгөн хоёрын мал сүрэг өсөн дивжиж эмгэн өвгөн хоёр баян чинэлэг болсон юм гэдэг. Ингээд энэ үлгэр амар сайхандаа жаргадаг юм да. Одоо минь хүнд заа юм. Баба. Чон өрөнд үлжидэг гэдэг чинь юу гэсэн үг юм? Чон өрөнд үлжидэг гэж юу? Нэр.
ийм хэрэг хийсэв. Хаана амар тайв. Хүнээс айжчихгүй байж чадах уу? Чи ямар сайн хөө вэ? Маш сайн. Тавиад оны хилцээр ял идэлж байсан хоолрууд хэд бий. Яах вэ? Та өөртөө хавц тэргүүтээр танилцах уу? Тэгээ. Юу ч гэж ярьж байж чадах болгороод ч бий. Зам төлөвийн тодорхойлтууд гаргаж өгч болно. За, ийшээ оръё. Хамгийн алдгийн ядруу хувийн хичээсэн булгайч нар ихэн мэддэг тал биш. Энд нэг булгайч бий. Авгаруудын шээс угаацыг зөөдөг. Эхнэр алсан ялтай. Өөрөө бол аваагүй гэдэг. Би тэний дотроо ихэн мэдэж юм болгаач гэж боддог. Харин та тэр нууцхан газар болцсон дээр баг. Одоо айгуул би тэрийн энд ярьж байгаа яриг энэ шоронгийн авгурууд ариутгаар сонсч байгаа юм шиг мэдсэн байна. Энэ хан нүдтэй бас чихтэй. Уулын тэр халтар бит хоёр адилхан цалинтай, хангамжтай. Бас адилхан амьдралтай байсан л да. Гэхдээ тэрсэн ирнэ тэр улмал аяжсан. Тэр ялтангуудыг гадуур ажил авч гараад зарим нь тэгээд нууцаар явуулаад тэгээд хээл хахуул авдаг байсан гэж шимгэлдэг байсан. Тэр хулгууруудыг найзрах хандлагатай байсан л да. Тэгэхдээ тэр халагдсны дараа тэгээд сураг ажиллахгүй болсон. Та ер нь банкны мөнгө хураагчийг алагдсан тухай хөөсөлдөж шалгаад явж байгаа маа да янз. Тэгвэл тэр үед ямар ялтан гадуурд ажил гарсан, ямар ханах шиднийг авч явсан. Тэр бүхэн тэр бүртгэлийн дэвтэрт цаг минутаагаар тодорхой байна. Халтар маань овсгой самбаатай, олон найз нөхөдтэй, олохтойгоо л хүн байсан да. Хоёрын ажил хийдэг ч гэсэн амьдралаа залгуулад энэ хэдэн хүүхдийг өсгөж өндөлгөөд л үүд болсон доо хөрх. Хийсэн ажил дотроос нэг л ажилд их санаан зовдөг байсан. Гөлөөн цэрэн гихч хоригдлын аав манай өвгөнд хитэн төгрөг өгч гуугаад байхлаар нь ганц өдрийн чөлөө өгөөд нууцаар гаргацсан гинэ. Тэр өдөр л мөнгө хураагчийг алсан хэрэг гарсан гинэ. Гөлөөн цэрэн л хийчихээ болов гэж өвгөн маань санаан зовсоор байгаад л нойргүй хондог болсон юм да. Энэ хэрэгээсэн болоод хоёрынхаа ажлыг хийх юм болсон болоо та.
тухайгаа надад ярьсаар байгаад л өөд болсон доо хөрхин. Ногоо зөөлөх ажилд гарсан ялтнууд Батчулуун, Дэндив, Цэрэн, Баасан, Отто, Хэнэгч, Халтар. Оо. Алим. За. Амси. За. Миний өнөөдөр онц авсан. Бас 4 авсан. 4 авсан. 4 аав гэдэг чи одоо сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн шүү дээ. Би өнөөдөр ажилласаа чулаа. За. Хүүгийн хурал очлоо. Байх нь хөө. Өнөөдөр дандаа аавын зулж болох юм нэ. Би тэр аавын хуралны алхах цай аваад ирлээ. Багш нь над руу ярьсан л та. Намайг анги аудын дараа болох юм гинэ. Тэгээд яасан? Заагүй гэдгийг хэлсэн үү? Тэгж болохгүй л дээ. Мэдлээ гүйцэтгэл гэж хэллээ. Яаж игээ зав гаргаж байхаас. Чамаа нэрээ өглөө тамхи шүтэн засаагаад ахаар чинь дэлгүүрээс аваад ирлээ. Тамхиар явах гэж байгаа. Сэжигхэн хэрэгтэн ч гэсэн өчүүх юм баярдаг. Цагдаагийн офицер юу асуух бол гэж айж зинзиж байсан хүн чинь тамхи гаргаад айлхаа тайвшраа. Тамхиа татангаа их дуртай ярьдаг. Хүний сэтгэл гэдэг сони юм шүү. Ер нь хэрэгтэнтэй чин сэтгэлээсээ ярилцдаг болмоор байна. Даанч тийм боломж нь хомс юм даа. Харин би охинтойгоо яаж чин сэтгэлээсээ ярилцвал гэж бодоод байна. Шилжилтийн насанд болоод ч тэр ааш нь хуураад санаа зовоод байна. Амьдрал сони юм да. Би энд чимэн тэнд хүний сэтгэл санаанд нэвтрэх гэж сууж байдаг. Охин зүгээрэх угаасаа шулуун шудраг зантай. Тэгэн дийлээд болохгүй л үү. За охин жаах тэгдгийм гэж. Чи өдөр шөнөө ялахгүй ямар ажилтайгаа зуралцчаад байна да. Миний санаа зовоод ах юм. Артн гарах болоогүй юу? Хараа болоогүй. Одоо нэг боо хоёр хүний учраа очих юм бол их зүйл тодорхой болно да. Байдаг. Голон цэрмэт хоёр харагдаж байх та. Ганц удаа иргэцсэн. Тэгэхэд хүн алчсан хүн эргээ үлээгээд очих юм бол буудан авах уу яах вэ гэж надаас асуусан. Тэр үед бид хоёр хоёулаа хөлчүү байсан. Одоо бодоход тэр үл над их сонь санагддаг. Тэгэхэд цэрэн маань амьд байна уу? Ус юм болов. Хэмэд Манаа хоолтой ярихдаа сонд байхдаа хүн дээрх мөнгө аваад хоёр хоног цаашнаар утсан яриад
хэрүүлэн нэг. Хаачих оцтой нөхрөөс юм аа. Манай нүд хартаа гэж байна. Өдөртөө хэн ямар хүн бэ би өөрөө юм шиг хараагүй. Мэд ходгоо ямар мань мэдтээ. Үгүй юм биш дээ. Тэгэж одоо. Тэр юм биш шүү дээ. Остоо мэдхгүй мэн. 아무리 그래도 저런다. Ажил юу болж байна? Яах вэ? Гайгүй шүү. Так. Чамд яг нь очаагүй харих газрууд уулзаагүй харилцал гэж ер нь үлдсэн үү? За одоо 100 хүнээс 6 хүн үлдэх шивтэй. Энэ хэдийгээр дуулчих юм бол би юу ч хөө хоосон гоцрох. Тэгтэр өгөх юм бол хөдөө гарч хэсгийн төлөөлөгч болохоос. Хулгайч нохоочгүй газар очимоор байгаа юм биз дээ. Тэ торонда. Ер нь чон анчин хоёрын хинэн төрүүлж нэгнийг харддаг юм бол. Хашир чон бол салхиар өнөр хаваар дайждаг. Тэгвэл салхи авахгүй л гэж байна. Тэгтээ чоноо хаваа мэдсэн цагт л өгч болно шүү дээ. Одоо амар хулаагүй юу? Одоо амарна. За амжилт хүсье. Баярлалаа. Цэрэнгээдэг 45 орчим насны иргэн манай хаанд лав байхгүй. Инки танаад хөлөө яасан бэ? Ай нүү энэ 66 оны үеэр хүний аим аврах гэж яваад л ийм болчихсон юм. Тэгэл тэрнээс хойш нэг ийм алба хашдаг болсон юм шүү дээ. Би ирний хорооныхоо төрсөн хүүхдүүд их ч гэсэн амтахгүй. Та тэгвэл бутаж хүүхд байсан чи эцгийг мэдх юм байна да. Чи мэдгүй яах юм бэ? Мэднэ. Нэрэ. Тэр нэг шар хашаа байна шүү дээ. За. Тэнд чинь цэрэнгээдэг байж угаад үерийн дараа оронгороо шидчихсэн. Тэр үед цэрэн шоронд байсан. Амт хүн галын унтрах гээд очтол сум дэлбэрээд чухнаас ойртох нүтийг зугтсан гэдэг шүү. Тэгээд оронгороо шидчихгүй. Сум гинэ. Тэ? Ямар сум байсан бол? Писвас гэд лутуутаг нь бодоход ер нь тэр халиаврих биш харвиных гэсэн баг шүү. Тэр үтих л би өөр суугтайгтай очсон гэж. Гэрнэ тэр цэрэн байж тээ. Ер нь урд нь аавынд сууж байсан. Ер нь зүүн царайтай харахныг хулиган гэж гэлцдэг байсан шүү. Тэр цэрэн хаана ямар ажил хийдэг байсан бол та санаж байна уу? За байж нэг баазад сэлээсэр хийдэг байсан. Арай жолооч биш юмдаг. Тэр хашаанд нь энэ оргих хойтон жил нь хөдөөнөөс ирж буугаад хашаа байшинг нь цэвэрлээд одоо нэг хашаа барьчихад байгаа юм. Хоёулаа хамт оргинд очих уу? Оргих руу болохгүй. Ах нь одоо намын оролтой. За. Явуулах болохгүй. Танд их баярлалаа. За баяртай минь. Гайгүй бүтэн үлдсэн юм гэвэл өрөөсөн өнцгөн шатсан нэг хөрөн адрал цоочтойгоо байсан да. Харахад шогол дүүрэн ном сотор байсан. Би тэрний ногчж уудалж үзээшгүй. Тэр чигт нь
хогтой амтай байж жалганд хийчихсэн. Та тэр жалгаа одоо олох болов. Хөөе. Ихэд чи ах トゥ хамаатан сатанд байсан бол тэр үед нь асууд сургалах нь яасан юм бэ? Яваач. Одоо ч 20 гаруй жил болж. Одоо ч болохгүй яа да. Олон жилийн өмнөх явдал шүү дээ. Би хашаанда угаас юм үлдгээд зогсож итэл гинт нэг залуу хашаад аваад ороод ирсэн. Бүр хизээч мартахааргүй тийм бүр амар мэдтэй. Та ингэднүүдийг хардаа аль нь төстэй вэ? Энэ үдих адилхан байна. Би тэр үед айгаад сайн харж чадаагүй ч гэсэн ийм нүд дандаа л миний зүүдэнд ороод идэв. Та намайг дуудсан уу? Юу гэсэн бол дараа? Энэ цалингийн тоосоо бодох гэсэн чинь чиний замын хуц дутаад байна, Юмаа цагтлаа өчгөл яа тийч. Тооморт өгч өгсөн л байх хэвээр. Өчсөн юм. Чи дарамт явна гэсэн мөртлөө ачааны падаан замын хуц чинь наа чинь байхгүй байгаа үстэй. Яа тодорч юм гэдэг. За би асууад. Таних баярлалаа. Та түр гарч явахгүй. Мөн байна. Юу сайн өөр гэхдээ бүр яг мөн. Миний бүр зураг савчлаа бүр. Нүдний бүр яг хэр байна шүү. Байна. Сингэв. Би автоосаас иржээ. Одоо нөгөө дээр юм ажиллагаа гэхлээ. Алуу. За төвхүү. Орой тэлээ шүү. Дашгаач төрөвчөд төлөлглээ дээ. Саяхан жолооч арга өөр юм аа. Шилтэй юм шиг. Энэ очгод би яа нэр би урдууч очдох уу? Айлт нооч юм. Шафа. Алаа гэж. Ой, чимээ. Амраа ой. Ой, бацаа. Юу одод юм бэ? Моолгач гэн цагаа өдөр. Миний мөнгө дээр битгдэг шүү дээ. Гөө би гадаа унтсан бахаар нахаар очихсан. Ой. Татаа. За. Мой. Моолгач чи сайн намайг дээрэмдэх гэж чи. Та байл. Тэгэхээр энэ залуу таныг дээрэмдсэн юм. Хэлгүй яа дээ. Таны мөнгө чаана. Одоохондоо ч байна л. Тэгэхээр энэ залуу дээрэмдсэн ямар ч баталгаа та тайван бай. Та тайван бай.
Гүй та яаж гүй явчлаа шүү. Гүй явчлаа шүү та. Гэхдээ танд ямар ч хохирол учраагүй шүү дээ. Миний сэргийлэх намайг хамгаална гэдэг үстэй. Би хэлэх газараа хэлж, хүрэх газараа хүрнэ. Дарга дээр ч очив. Та намайг дааж. Манай даргатай очиулж. Сайн байна уу? Хаасан. Ийшээс уу. Чи юу болж байна даа? Намайг дээр имцрүүний шууд тавиа явуулчих. За та тайвшир та. Энэ цуг хөлөөж би удахгүй. Энд чинь юу вэ? Мөнгөний уудны шатсан амсар. Юу ч хооч дээ. Энэ тэтэ. Яссаатай боо шүү. Шатсан гэхэд зүгээр л удаг нь хоолч. За, хоёр хүлээв. Та энэ юмнуудыг үзв. Цэрэнгаа. Та чи ингэхэд цэрэн биш, даш цэрэн нэртэй болсон байх шүү. Энэ таны хэрэгжилж ийсэн юмнууд бас хойд эцгээс чинь өөж үлдсэн юм уу? Та таньж байна. Та ч одоо юу яриад байна? Би чинь гомдол мэдүүлэх гэж ирсэн байна шүү дээ. Та тайвшир. Энэ хүнийг таньж байна. Энэ бол таны ээж. Харин энэ 1958 онд та дээр мэргээр шийтгүүлж шорон цугтаа таны хавс тэрт байсан зураг. Энэ бол таны хойцлог дамбигаас их хэмжээний мөнгө авч таныг нууцаар шоронгоос гаргасан хянагч халтрын зураг. Энэ бол та банкнаас 25 мянган төгрөгийг дээрэмт үед танд алагдсан мөнгө хураагчийн зураг. Харин энэ бол таныг хөөж яваад танд алагдсан заан хочид тоогоогийн зураг. Харин энэ бол таны хойд эцэг дамби. Энэ хүн урд нь цагдаад ажиллаж байсан. Гэхдээ тэндээ хариуцлага авдаг цагдаагаас хөөгдсөн. Харин хөөгдгүүдээ тэр гар буу хулгайсан байна. Хулгайсан гар буу нь энэ. Та энэ буугаар хүн алсан мөн баха. Хоёр сум нь энэ байна. Хохирчийн биеинд сум, энэ бууны сум болох нь нотлогдсон. Харин та энэ бууг маш сайн нуусан байлээ. Та энийг ихэнхээ судад дотор баримтгалчихсан байлээ. Боли. Ээж чадахгүй. Би өгнө. Ийс хэрэг. Бүгдийг бичээд энд авчираа гэж бодсон боловч намайг буудчих байх гэж айгаад чаддаг байсан. Миний хойд эцэг намайг ухтал зодож цадтал идүүлсээр бод ийм юм даруулсан гэж. Би бүгдийн ихнээс нэрээ. Бүгдийн нэрээ. Гадна. Чамд би. Сэргийлэх төгөндөө
Хүн байна уу? Тань бууд өрөөд. Сач. Ийм бэлэн болсон юм да. Энэ цэрэнг аваад яв. Бидний хин дээр ирэхэд байгаа бас тодорхойгүй шүү. Иш тааны хатан дээр ирэхэд ястаа нөгөө шалбарнаас гарч хоорны ясан дээр хөлбөрч байгаа юм шиг болох юм. Над энэс илүү амгалт гэж байх уу? Манай цагийн зэргийн ажилтнууд зөвлөлийн баатардаг чиглэлүүдээр ямар их зүйлийг сурч мэрэгчлийн ур чадвараа хичнээн их дээшлүүлснийг таавсан. Одоогоос 20 гаруй жилийн гэртээ хүний амьнас хүрэлгэж дээр хийсэн онцлогтой гэм хэрэгтнийг манай сэргийлэгчид сайхан илрүүлсэн байна. Гэм хэрэгтний дүр байдлыг аман мэдүүлгээр дүрсэн сурч. За, наач юу хийж вэ? Бүтээх явдал цагтаагийн ажлын өмссөн тооны сүүл. Миний үгийн зураг гэмтэн болсоор анх хэрэглэж гэм хэрэгтийг илрүүлж. Ам зургаар хэрэгтний болох тохиолдолж байна л да. Удахгүй ямар хөө ууснаа мэдэгдэх хөлгөд. Хурандаа хилцсгийн дарганыг цуглууллаа. Дарга гадаа 2 хүн ирээд энэ оруулах уу? Та энэ дээр гарыг өсөж орчихъя. Машинаар явахгүй юм даа. Гүчи чэнд юу гэж байгаа? Үзүүлч чатарсан. Шинжилгээг нь өгсөн. Өгсөн зармыг л. Шинжилгээг нь өгч дуусгах. Эмнүүдийг авч өгсөн. Өөрөө авч хийсэн. Чи өөрийнхөө гараар авч өг. Ойлголоо. Өнөө маргааш хоёртоо эхнэртэй үйлчил энэгээр битгий үзэгдэй гэж би чамд хэлсэн баха. Хэлсэн. Тэгээд яасан? Эхнэрээ хайрлцаар. Ойлголоо. Ойлголоо. Яагаад гинт халах бол юу н бурууд? Хэн нэгэн эрэхтэн дарахтан таалагдсангүй. Хүндүр газарт нь дарж өгч. Ийм шийдийг өгч чадах хэн байдаг вэ? Саарл ордныхан ч бүгд л даргалтай.
Уг нь бид энэ нийгмийн хор тавдрыг түүж авч хайдаг месс засалчд биш гэж үү? Олон цагаар үргэлжлэх хүн тагалгаа хийж байгаа голлох месс засалчийг өөр хэмжээр гинцэлж болох уу? Хаха. Манай аав таныг дуудаж байна. Аав гинэ. Тий. Хаана вэ? Манай аав тэнд байгаа. Энэ манай аав. Сайн байна уу дарга? Сайн. Та намайг танихгүй л байх шиг байна да. Аргагүй олон жил өнгөрч. Би Шанаагаан бат байна. Чи чинь Гамбат. За сайн уу? Чи яач вэ? Яах юу яах вэ? Бүргэд дахиад болчиход байгаа нэнт. Тэр нэгэн шөнө би дахин төрсөнс баш. Өрг хичээл уулын өрөөдөг дүүлж явсан даа. За та нар энэ эмнэлэгт амраад сувлах нь оо. Чи зүгээр дугуйлаа шүү. Өөр өөрийгөө дүжилцсэн хүний эргийг над дээр тоглох гээд бүтэхгүй болохоор зэрэг бууны нохоо болох гээд зугаад суулж яваад энэ юм биз дээ. Моосаа хулгуур дас үг унгаж чадсан шүү Ямар ч нотлогоо байхгүй гэнт тэрэгт мөрдөгд сууснаас нууц мэдээлэгч бол араа дээр юм шүү Алиныг тамиг өгдөг. За чи дуугаал байна шүү заяа. За чи ороод айтайхан байна шүү ойлгосон. За намхарлаа. Слушай, пойдёте, я могу пойти. Хуучин нэрлээ. Энэ ганц зүрх. Чаас. Хуучин. Жаахан торцсон юм шиг. Царай хорцсон юм шиг. Хологч юм. Өчөг. Ээж намраас хойш эдийн хэрхэд энэ хэдэн хүүхдийг зовоож байна. Ээж нь хүүгээ бодохоор улаан гол тасрахгүй. Ээж нь хүүтийг өгсөн юм. Баравтранда хийгээд чаажилж гисэн. Түлхүр энд хүзүүтэй. Миний хүчин ээжийг жаргаач байсан. Зааж байсан. Мархашиглээ өөр манхан цахад нэг юмдаа явна. Миний хүү. Чи тэгэхэд зүгээж болдгүй юм уу? Чи бас ганцхан юм дуулж чадлаа.
Бурхныхоор илүү ядмаар байна шүү. Маргааш өглөө яг 9 цагт манай өрөөнд бэлэн байж чадах. Хотаа. Чи нөгөө хооцоогийн төхөөрөмж өгч байна. Энэ залуу ийм тус өгч болно гэж байна. Дэд хорондоо. Та надад өнөөдөр шүлэг өгөөч. Яасан? Үгүй надад нэг чухал ажил. Юу ээжигээ эмнэлэгт үзүүлээд шинжилгээ өгөх гэсэн. Юу гэсэн үг вэ? Одоо амжих юм уу? Амжин. За. Чи хаана болох? Эсвэл хөргүүлэх юм уу? Зүгээр би эндээс автобусан цогоод явчих. За. За явцгаая. Таны зориг зүрх толгой цусдад мэдэх нь байна шүү. Мөрдөнгөөс архаг гэмт хэрэгтэн сул тавьчихад ирж байдаг. Гэхдээ тэр чинь тэгэд оргоо дахиад хэрэг хийвлээ. Дэд хорондоо би тэрэнд итгэж байна. Гамбат орохгүй. Итгэж байна. Хин мондөг сэтгэл зүйчээ. Танай тэр дээд сургууль ингэ заах уу? Дэд хорондоо би тэрэнд итгэж байна. Тэр заавал эргэж ирнэ. Хамгийн гол нь би тэрэнд итгэл үзүүлж зүрх сэтгэлд нь гэрэл гээ оруулахыг хүссэн. Гамбат гаднаа хинэггүй янз үзүүлсэн чи дотроо маш их шаналж зүрх сэтгэлээ нээхийг хүсдэг. Тэр Гамбат ихнэрийн нэг өөдгөө новш салгаж суугаад эцэст нь ихнэр хүүхдийн элдвээр дарамтлан зовоож бүр аж талах дээрээ тулсан юм байна лээ. Харин Гамбат тэр өөдгөө новшийг цээлүүлэхдээ жаахан хэтрүүлж гисэн. Тэгсэн чинь тэр ихнэр нь цаад өөдгөө новшлаа хайртай юм байна лээ. Одоо би бие дахар яаж амьдрнаа гэж гомдол мэдүүлээд яваад байгаа. Гэхдээ энэ нөхөр чи ядаж хэрэг ээжүүлээгээгүй. Нотлох баримт байхгүй. Тийм ээ дэд хорондоо. Гэхдээ Гамбат хэрэгээ хүлээх бол заслагч бол. Таны мэддэг дэндэж биш. За. Суугаад бич. Саяны ярьсан, хэлсэн, хийсэн бүгдийг бич. Хоолойгоо. Юу би хариуцлагын дангаар нүүрнэ гэж бичв. Бас надтай хамт туулцмаар байна. Бич. Бичээ. Юу гэж? Бит гэж бич. За. Наадах яваад прокурор салгалахаас маргааш үеэр ирэхгүй бол чи 3 хоногийн дотор олж ирж чадах юм байгаа шүү дээ. Би чадна. Та битгий санаа зов.
чирэх юу зэ? Би дахиж чирэх. Байна. Сингээ сонсч. Дараа сингөө нөгөө хамаач алга болчих. Хизээ. Мэдхгүй алга болчих. Ээж нь яасан? Өөр цахаас өмнө өөд болчихсон. Тэрнээс өмнө ээжигээ хүнжилтний хүүхчиг ороочод бүү хэлээд байсан. Хажууд нөр хүн байсан уу? Ээжихийн дүү гэдэг нэг хөгшин байсан. Тэр хүн ч одоо байна. Талигач хажууд байгаа. Ингээд чи манай уцыг яаж мэдсэн? Танд ярьсан нөгөө цагдаа өгсөн. Цагдаа гэнэ хизээ. Бусдад хэрэглэх өгсөн. Тэр цагдаач одоо байна уу? Алга болсныг мэдээлэл гараад бүчихсэн. За минь дөө чамд их баярлалаа. Харин чи ахта дахиад нэг тусвал. Чи ээжийн хүзүүнднийг түлхүүр байх хэвээр. Тэрнийг байнггүй хараад өгөөч. Аваагүй лээ. Би талигачийг бүтээж байхдаа алчихсан. Надад байгаа. Их баярлалаа. Чи наатайгаа хэд ч үлгүй хадгалж өгөөрэй. Ойлгосноо? Чам тамхин. Та цаг хийдэ. Яг хэлсэн цаг. Нууц харал тавьж болоо. Өчтөр гар тэр идгсэн дүр үзүүлж нэглэх байсан гэж юу? Бидний итгэл. Ихийн сэтгэл хоёр. Ган батыг оргуулахгүй байхад магадгүй гэж юу? Өөр хүн байсан бол болно шүү дээ. Бай. Аха, гэртэ мань мөн. Биш. Исарата. Яг уу. Тий туранда. Шуурхай бүлгийнхэн бэлэн. Ганцхан таны л тушаал өгүүлээч.
Чи ч одоо юу яриад байгаа юм бэ? Хүн хоцорч болдгийм байгаа үстэй. 20-30 минут хоцрохыг аль их тэр гэдэг. Дидвэрнэ. Ганбат ирж байна. Хаана вэ? Сая хашаагаар орж иж ирсэн. Одоо жижиг дээр байгаа. Чи гараад цаатаа хамт байж. Чи өчигдөр яах гэж хөл явлаа? Буцаж ичсэн. Би харин хаширлаад нэг л боломгүй санагдаад. Хүнд итгэл сул ойлгов. Очоод гамтыг манай өрөөнд аваад очиж байна. Би одоо өрөөнд очлоо. Баярлалаа Дидвэрнэ. Яг хэлснээрээ өөр манхахаар амьсгаад татчихлаа. Өвдөц юм аа. Мэрэгэн ухаанч гүйцэтгэх юм да. Би чамд 3 хоногийн даалт гаргав. Хэрэггүй үстэй тарах. Би өөрөөсөө хайж. Дүнээр тулж байгаа л. Та надад үзэх засагч. Би бүгдийг ихнээс нь гэж. Камерт очиж. Та энэ дэлгүүрийг санаж байна. Ээж минь хүзэнд байсан. Нөгөө совилогч намайг шоронгоос гарахад барьцаан зогсож байсан. Ахны манэж миний ханьян байгаа. Тэр цагаас хойш жаргал жинхэнэ амталсан даа дараа. Наатан гайдаарч бэлтээд. Одоо тэгээд энэ моторгүй хоёр тэргээр зарчдаг болоод жил болж байна та. Үүр шинээр шин бод 2-3 орилдог дахиад болсон. Гэтэ яах вэ? Би маань элд угаач гэсэн. Сэтгэл маань уусан та. Тэ. Танд өгөхгээд олон жил хадгалж явсан юм да. Энэ. Аваа, ийм юм байсан юм уу? Аав нь энэ хатны олон жилийн өмнө хэвтэй явсан. Сайн. Баярлалаа. Баярлалаа. Яа. Байна. Чи тэр шагналын тодорхойлолтыг бэлдчих. Чи ерөөсөө ингэ шагналын тодорхойлолт өргөдөх хүсэлт юу вэ? Бүгдийг бэлэн болгох. Ойлгосон уу? За.
Харин хоёр шунхаа итгэхэд хөрөнгөө нийлүүлж Монголд уурхай байгуулав. Нэг нь бүр бүх хөрөнгөнийхөө эзэн болох гээд нөгөөгөө хөлсний алуурчдаар алуулахар шийдсэн. Тийм үстэй. Яг энийг мэдэнгүүтээ бид нэр мөрөөр нь орж хэдийн шүн нойр хоолгүй явлаа. Таршаа хүртэл хонож архины мухлаг эмнэлгийн орон дээр хүртэл хэвдсэн. Хэдийн сар мөрдөж мөшгөлөө. Эцэст нь ямар үрдүн төрөв? Та хэлдэ. Та бид Эрдэнэт хүний амийг аварсан. Тэр өмдний амийг аварсан гэж. Тэгээд жинхэнэ үрдүн юу юм бэ? Яг эцсийн мөч тэр өмднийг алах гээд ороход оронд нь жишээ сууж байсан. Энд чинь гайхамшигтай үрдүн биш үү? За биш ээ. Та нарыг гавьяа шагнал дэвшүүлсэнгүй гэж үү? Биш ээ. Биш ээ. Харин бидний цалин 20% 3 сар хассан тушаалын тухай би ярьж байна. Яагаад гэвэл бид хэрэг илрүүлж гэм тэрэгтийг бариагүй. Харин тасан зогсоосон. Тийм ч учраас мөрдөн бацаалтноо л хэрэг илрүүлэлтноо л ар гэр ахуй амьдрал бас тэр нэр хүндчноо л бидний бусдын маань эхнэрүүд үр хөвгдүүд нь хаяад явсан. Миний эхнэр ч гэсэн надтай үг дуугаралгүй сар шахан боллоо. Хадам ээж маань хүртэл миний хувцсыг боож барглаа үүдэн цэмхэн гаргаад тавьчихсан байл. Би цагтаагаас гарч амьдралаа үүдэн татахын тулд ганцхан нэмэнд явна. Хүн шиг амьдрахын тулд надад энэс үр харгалга. Би танаас ийм л үрдүн нэгсэн. Энэ нууц ажиллагааг та өдөртөн зохион байгуулж бидний 3 сар мөлхөөний үстэй. Тэр эцэст нь юу болсон юм бэ? Ийм үрдүнд хүрэх байсан юм уу? Тийм ээ. Би ч гэсэн мөлгсөн. Гэхдээ зөвхөн гидсээ тижээхийн тулд цагдаад ажилддаг юм шүү. Цаана нь юугаач соншгүй эрхэм юм гэж бас байдаг. Хүний амьдралын утга учирч гэж байна. За тэгээд чи өөрөө л мэдэх хэрэгтэй. Хэнийг ч буруутгах юм билээ. Тэгвэл ингээд би ингийн ирхэн боллоо. Та миний өргөдлөө дээш нь оруулж гараа. Би одоо эндээс гараад мөнгө зээлээ хөөцөлтөөд хойн компани байгуулна. Бас нэг зүйлийг мартахаа шахлаа. Намайг агуу их дэмирэлтэй болгосон хүн бол эцсийн эцэст та. Тэр хүүхэд чинь чи байсан юм. Тийм ээ. Би байсан. Би өөрийгөө агуу Джеймс Бонд болцсон байна гэж 20 жил зүтлээ. Одоо ханлаа. Гэхдээ тэр Джеймс Бонд чинь чамтай адилхан зэвсгээ хайж бууж өгдөг байхаа. Тэр чинь орчин үеийн үлгэрийн баатар шүү дээ.
Харин амьдрал дээр хонглын үзүүрт гэрэл алга байна. Чи тэр үед надтай эри муу цагдаа гэж маргаж байсан. Одоо тэгээ тэр хүндээ итгэхэд гарч байгаа юм биз дээ. Чөдөртэй морийг унаа хаа холдгоо дээ. Таныг гадагш нь академид явуулахар болсон. Байна. Юу гэнэ? Чи юу яриад байгаа юм бэ? За би одоо очлоо. Одоо очлоо. Намайг хаалгуулж хал хамаа. Ганцхан буугуул ажиллагааг дуустал нь удирдахыг л мөсөвдөж мөрөсч яах юм. Нөхөрөндөө уучлаарай. Хоромбай хэмиж ихтэй бол гэсэн. Намайг ч юу? Тийм ээ. Таныг ч бас чухал ажилладаг гэсэн. Намайг ирүүл битгий яваа гэсэн юм байна. Цаад. Хэмдэ тулсан юм. Нүдрүү их цаарч байгаад асуу. Нүд болцоо. Шагааж болох л дээ. Хөшгөө хаач асан байна. Заахаас айж. Өмнөөс айж байгаа биз дээ. Цаас. Хурандаа энэ шагналын тодорхойлолтууд өргөдөл хүсэлтүүд бүгдийг аваад ирлээ. Энэ чи юу хүртэл? Халагдах хүртэл. Цагдаагаас гараа. Юу нэ? Юу шиг сууж. Яс би ч өвцөө. Үгүй. Зүгээр л цагдаагаас гараа. Нөө.
цалингаа чамлсан юм биз дээ. Эсвэл албан тушаалчин багтаад байгаа юм уу? Үгүй. Аль нь ч биш. Би мөрдөс дор бойдсон хүн. Цагдаа надад хэрэгтэй бүгдийг өгсөн. Одоо надад цагдаад ажиллах ямар ч сонирхол алга. Тэр тусмаа ингэж ярихгүй шүү. Энэ цагдаад чинь төшиг тулгуур ноён нуруунд болох хэдэн хүн хэрэгтэй байдаг. Дураан хүрэхээр орж дургуугээ хүрэхээр гардаг алба биш. Энэ бол төрийн алба. Та ч гэсэн төрд хэрэгтэй үед нь байх хэрэгтэй. Хэрэггүй болох юм бол таны хүссэн хүсээгүй зайлуулж байгаа. Ийм л байна да. Ойлгоо. Яг хэрэгтэй цагт нь талбайгаа орхисон тамирчин хамгийн сайн хөл өгөгч байдгийн та. Тийм ээ. Би зайгаа тавьж өг. Харин та болоогүй шүү. Одоо явж бол. Та болохоор сайн дураараа гарч болдог. Би болохоор болдгүй мэт дээ. Намайг сайн дураараа гарч байна гэж хэн ч амд хэлсэн. Би ажиллаа хийж чадж байна. Шаардлагатай бол хамт олонтой шалтгаанаа тайлбарлах гэж хэлж болдгүй юм уу? Дүү минь дээ. Төр өөрийнхөө албыг харин бие мэд захирч байгаа нь энэ. Тэгвэл би ч гэсэн бие мэдээ. Таныг цагдаагаас гарах юм бол би ч гэсэн гарнаа. Өргөдлөө би дахиад биччихнэ. Энийг ойлгохгүй юу? Өө та одоо дараач бидний өвөө болсон тийм ээ? Өвөө болвол яа гэж. Бидэндээ тоглоод биднийг саад бол ойлгоо шүү дээ. Ялын хүүхдүүд томооны ярианд оролцсон уу? Таш оронд орж тоглосон. Нэрээ марцнаас намайг ажилласаа сайн дураараа гарсан гэсэн цууд харсан байл. Харсан биш. Тараасан байхгүй юу? Уулнаас том чулуу өөр аянда өнгөрдөг л байхгүй юу? Тэрнийг өнгөрүүлэх тодорхой шалтгаан хүч байх л ёстой. Тэрнийг л олох хэрэгтэй. Одоо яах ч юм блэ? Баахан с ิจ гтэнтэй эзэмгүй хэрэг гэдэг шиг юм болох байх. Тэгээд ч би хин нэгэнд гомдож явахыг хүсэхгүй. Чи олохгүй бол би олноо. Хэн гэдэг эргэтэн дарахтны ямар эрх ашигт нь харшилдаад чамайг зайлуулах болов гэдэг надад сонирн байна. Зөвхөн надад ч биш. Цагдаач сонирн байж магадгүй. Чи чинь 91 60-аа биш. Гүйцэтгэх албаны том тул шүү дээ. Цаг нь болсон юм байл үү дээ. Тэгээд ч надтай надгүй болох л биз. Чамтай чамгүй болж магадгүй. Гэхдээ яагаад заавал сэнгээгүй байх ёстой юм? Энэ л сонирн байна. Шинэхэн дарга нар өөрийн багаа бүрдүүлнэ гэдэг чинь одоогийн ёс юм шүү. Гэхдээ энэ нь ч зөв юм шиг. Хин ч гэсэн санаа нийлэх сайн хүнтэйгээ хамтарч ажиллана үстэй. Шал балаа юм. Өөртөө биш. Төр дэлгүү хэрэгтэй хүний авах ёстой байхгүй юу? За. Халуун толгой нөгөө эхнэрээ сувлд хэвдүүлж чадсан хөө. Чадаагүй. Тэр нэг муу мохлог шүү юм аа. Дэлгүр болохгүй бол манай хэдэн хүүхэд бадарх юм бин дээ. Намайг бас насаараа зочд буудалд амьдэрсэн цагдаа гэсэн шүү. Өөрөө тэр зочд буудлын эзэгтэй бололтой байгаа. Үгүй бид хоёр чинь 17-8 таа хамлал үдийг хүрт хурмаа ихч завгүй явлаа. Одоо энэ маань ч завтаа боллоо. Хоёлаа мөнгө хурмаа хийнэ. Эр нөхрийг маань буцааж өгсөнд баярлалаа гэж цагтаад хэлэндээ.
Уг нь надад Сэлэнгийн шар тохиол хэрэгтэй байна. Ойн захад нэг хөргөөн дүнзэн байшинтай. Чөдрийн 2 март Хөөе, би чамд хэрэггүй юу? чи минь ерөнхий командлагч шүү дээ. Энд ажил ихтэй. Яг уу дуртай үедээ очиж жимс түүж амарч байна үз. Бас нэг машин. Аранжстаас авахгүй байсан. Зурагт чиргүй. Би нэг сайхан ухаан санаагаа цэвэрлэмээр шүү дээ. Энэ юу гэж байна? Нэгшлэг хийж байна. Ажлаа бүлээс авчирсан давхандаа. Биднийг ажлаа яаралтай шуурхай гэдгийгсэн болохоор таныг хүлээлгүй хэлж эхлэв. Энэ хүмүүс ажил хүлээлцэх комиссар. Хондоо та нууцын шүгүүгээ Монголд өгөхгүй юу? Та их дайчин шуурхай хуруундаа. Би утсаар ярьж болох. Болоогүй яах вэ? Хуруундаагийн амрыг ирээ. Сэнгэр хэлтгэж байна. Би ажлаа хүлээлгэж өгч байна л да. Нэг асуулт тавьж болох уу? Болохгүй. Хариулж чадахгүй. Тэгвэл нэг хүсэл тавьж болох уу? Бас л болохгүй. Яагаад гэвэл таныг ажил томилсон тушаал гарсан. Та хөнгөн, тайван, цэвэр сайхан ажил хийн. Өнөөдрөөс эхлээд та бичих хэргийг ахлах түшмэл. Би таны өмнө ямар нүгэл хийж байгаагаа ойлгож байна багшаа. Зөвхөн гэзээ тэжээх гэж цагдаад ажилддаг. Цаана нь юугаар цолшгүй нийгэм бий гэж та хэлсэн. Тэр бол их орон. Хооч их зөв ойлгосон байна. Гэхдээ төр гэдэг зуртынх харин ард түмэн өөртөө гэдгийг маш сайн тогтоож байна. Намайг бичиг хэргийн түшмэл болгосон байна. Харин сайхан юм биш үү? За, нөгөө хүлээлцэх ажил болж байна. Сингапур талаа уулзч болох. Ажил ихтэй байна, дараа уулзъя. Яагаад илтгэх юм бэ? Надад илтгэж. Би таны хэн болохыг мэдэхгүй болохоор илтгэх ёсгүй л дээ. Дүрмд таахгүй. Хитэн хөрөмчийг байх нэ. Чи надад илтгэх л болно да. Ухаанда шин төвлөгцөө болохоор эсрэг хөлсөж байгаа баг та. Татаа гэж. Ишээс. За яасан бэ? Нөгөө нүдээр ярьдаг бурхны эзэн аваа хүч гэж. Хизээ та. Өчигдөр орой хүргнийх нь гээд орон данаас орчихсан байна. Охин мэдстэж хэллээ. Чи өөрөө шалгасан. Одоохондоо хэнийг ч ойрлож гар өгч болохгүй шүү гэж хэлчихлээ. Одоо шинжээч та одоо очих чинь. Яасан гэж бодож байна. Нөгөө нүдээр ярьдаг бурхнаас л болох шиг боллоо. Өчигдөр тэрнийг олсон. Олсоо. Би тэр хөгшнийг дагуулад бурхан тавилтаа газруудаар явсан. Тэгтэл нэг жижиг мөрөлийн газар гараа залбираа зогсож гисэн.
Удаж юу игээд учрыг нь асуудал надад юм хэлээгүй. Тэгээд би орой хөрмөд нь хөргөж өгөхөд надад ингэж хэлсэн. Миний бурхан тэнд байна. Надтай сая нүдэрээ ярилцлаа гэж хэлсэн. Нүдэрээ юу гэж хэлсэн юм бол? Би их зовж явна. Дахиж наашаа битгий зүгэл. Нүглээс холё. Миний мигний хаагдлаа гэж хэлсэн. Бурхны мигний хаагдах өдөр бас байдаг юм. Гэхдээ нэгд өдөр бас байх байлгүй. Урандаа энэ хадгалт болттой гэдэг юм. Уг нь би танд өргөх гэж үйлдсэн юм л да. Нуу тийм. Гэхдээ тэгээд өргөж шүү дээ. Чи өөрөө авчихсан биш. Монгол хүн хадаг болтыг зэвэлдэг. Алгаан тусч, авалцч өгөөддөг ёс чудагтай юм да. Хондоо. Би таны юу ч чаддаг мэддэг болгоны чинь авмаар. Дансаар шилжүүлээд авчиж болдгоо нь даан чамсалтай. Гандсан нэгэн донго болдгоро ондасан нөгөөд умог байтгаараа цагийн айсан илэнүүгүй царга булганд имтрэнүүгүй Удамын удамд гал үрцэн ороо Урагийн